найруулагч одоо ямар дүр өгөн те тэр дүр дээр нь юу нь үзээд алхахыг л хүсдэг. Наран туулзах дээр буйнаа чин тэрэг төрдөг, би өндөг зардаг гэсэн хэрэг. Ялцгүй нөгөө нэг хичээх, судлах бас айгүй том хариуцлага ирдэг болохоор бүх төрөл жижиг том гэхгүй юу бүх төрөл би нэгсцэн байсан ч би хичээж ажиллах хэрэгтэй л гэж боддог юм байна. Ээжигээ бодсон чинь ойлоод нөгөө ээжтэйг өссөн болохоор ээжтэйгээ дүүтэйгээ гуруулахны өссөн. Тэгээд айлын том хөлтөд чинь амар хариуцлага өгдөг учраас тэгээд ээжийнхээ одоо хэлсэн чиглүүлсэн бүх юмд одоо маш их баярлж авдаг. Чи одоо наач хил мэлээ авал та. За нийт хэдэн адуу байсан гэлээ? Нийт одоо сүүл 13 дээр л тохирох шиг дээ тий. Тогтох шүдэ гэж юугаар яриад байгаа юм чи? Хэдэн адуу байсан? 13. Тэгээд за та нар хэдүүлээ байсан? Саяын гарч явдаг хоёртой л би хамт явж ирсэн юм л да. Тэгэхээр чи хэдий. Чи юм одоо юу яриад байгаа юм бэ? Урвал гэж аахгүй. Бид урвал гэж аахгүй. За гуруулаа байсан. За чи хэрэгээ үлээж гинэ үү? За би бол харин хийсэн хэрэгтэй их гимсэж байна. Их харамсаж байна. Тэгээ миний хувьд бол их санамсаргүй хэрэг болчихж байгаа юм л да. Юугаа хуцаад байгаа юм бэ чи? 13 адуу санамсаргүй алдсан юм уу чи хөөш? Аа? Өөгүй. Тэгээд Яг санамсартай дал орчиж л байгаа юм байна л. Чүмүү одоо. Энэ дээр гар үсгээ зур. Би одоо энэ санамсартайгаар зөвшөөрч юм те. За санаа цанууд идэх чинь ангасах байна. Тэгээд бүгдэнд нь энэ өдөр мэнд өгье. Совет фильмийн шинэхэн уран бүтээл золиос 616 кинонд оролцсон, хамтран ажилласан. Тэгээд миний дүрийн хувьд бол өмнө бас яг энэ төрөл чанарт орж байгаагүй тийм сонин дүр байсан. Тэгээд тэр саналыг бол бас их баяртайгаар хүлээж авсан. Би чамд боломж олгоод байна шүү дээ. Одоо сүнсээ гэж. Би таны амьдрал дахиж хизээж байгаа. Анхны яг өөртөө би даж хийжсэн бас. Соёл урлагийн сургуулийг төгссөн. Найзтайгаа нийлж самрагчин гэх кино хийжсэн. Өөртөө зохиолоо бичээд тэгээд өөрөөсөө дүрдээ тоглож ирсэн. Юу гэж гараад ирлээ? Хүй, зүгээр хүй. Яста доод нь лагж байна, шууд орохгүй. Эндээс бол ер нь бол маш их юм сурсан. Анх бид нар чинь нөгөө нэг киноны нөгөө туслахаар ингэж яваад тэгээд ер нь бол бас ингээл киноны арын албанд ажиллана гэдэг чинь ингээл бүгдийг харж байгаа болохоор ингээл бас ингээл тодорхой хэмжээнд хөрхэн туршлагатай болцлоо доо гэдэг. Тэгээд зориглоод өөрөөсөө хийгээд үтсэн чинь бүр шаал өөр. Тэгээд тэндээс бас айгүй том сургамж авсан. За ингэж болохгүй маа шүү. Тэ? Ер нь бол бас ингэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг мэдэрч байгаа. За болоогүй байна да. Бас дахиад кино уран бүтээл дээр ингээд ажиллаад өсөө мэдэрч өөрсдөө ингэж хөгжүүлэхгүй бол бид нар болох юм байна. Болоогүй юм байна. Тэгээд айгүй том сургамж авсан ер нь бол арын албанд явхад бол ер нь яг ингээд бүхэл юм суралцсан. Эндээс бүх зүйл найруулагч яаж ажиллаж байна, жүжигч яаж ажиллаж байна, тэ? Яаж алдаж болохгүй. Тэгээд ингээд одоо нөгөө нэг мест болгоныг ойлгож мэдэрнэ гэдэг чинь өөрөө бас нөгөө нэг хувь хүнийг ч гэсэн тэнглэж байгаа байхгүй. Тэ? Хамт олноо яаж хайрлах вэ? Энэ хүний мест ямар байдаг вэ? Тэр болгоныг тэр багийг ойлгож ийн гэдэг чинь энэ хүн гоё энергитэй ажиллах байх. Чин яалцгүй л ингээл хамтын уран бүтээл. Яалцгүй нөгөө хичээх, судлах бас айгүй том хариуцлага ирдэг болохоор бүх төрөл жижиг том гэхгүй юу
бүх төрийг би нэг эцэн байсан ч би хичээж ажиллах ёстой л гэж боддог юм бол. Өөрсгөлгүй байх. Бас тэр чинь нэг өмнө би чинь тийм том төсөлтийн том дүрээр ер нь харагдж байгаагүй. Тэгээд олон ангит кинонд тэгж одоо том дүрээр орсон. Тэгээд ер нь бол хүмүүсийн хандлага бас өөрчлөгдсөн юм лээ. Цадаагүй нож хүүхдийн гэрчний толгоогоор цаднаа эсвэл эдиймсэ танахгүй бол хүүхдийн гэр чамайг хангаж чамнаа үеийн үргэж чүтэн чи би үний чи санал гэж тэгэр буудий үнэнгийн хажууд руу чодлох гэж би үлгийнээс авс хүртэл ганц чинь би юмс хоролтой мушиасаа тэнгээс нүгэ бил одоо хамид дурал инээс би хүлцэлөчнө мэдний нүгэлчнө би хүлцэлөчнө бүгдийн өмнөөс. Ер нь бол сургууль төгсөөд бас айгүй хүлээсэн байхгүй намайг цаа. За ингээд ангийнхан тэгэл тоглоод манай хүү яач юм аач гэл ээжтэйг бас ярилцчихсэн. Тэгээ болноо ээж нэг өдөр хүн тэгэл гоё ингээл гараал л шүү дээ. Одоохондоо юмаа ингээд сураал тий авч яана гэл тэгэл ер нь айгүй сэтгэл өндөр хүлээж авсан. Одоо л харагдаж эхэлж юм даа гэл тэр үгэнд нь бас амар их урам аваад чичээж одоо улам л одоо нэг хичээх юм үүрэг маань одоо юм өндөрсөж байна. Би чинь нөө коллежд 9 төгсөө коллежд орсон байхгүй. 10 дахь орлын техник технологийн коллежд барилгын өргөн мэргэжлэр суралцаад тэгээд тэр хугацаанд нөө урлагийн үзлэг мөслөг ер нь гинтл яг урлагийн үзлэг мөслөгөөс ингээд шигшигдээл тэгээд сургуулийн 25 жилийн өмнө ороод тэгээд гинтл тэгээд 10 жилийнхэн бас нэг найзтайгаа хоёлоо шийдээд тэгээд соёлын урлагийн сургуульд конкурс өгсөн. Эхний шатанда би чи манай нөгөө найз маань нэгээр би чи хоёроор жагсаад тэгэл орноо. За ер нь бол салхан байна да. Бас гоё мэрэгч сонгослоо доо. Айгу урамтай сонгосон. Тэгэл дотор нь ороод нөгөө нэг суралцж явах явцтай ингээл улам дурлаа. Тэгэл ер нь соёлын урлагийн сургуулийг 2015 онд Жагдамбын ламхуу багшийн удирдлагаар төгссөн. Манай ээж бол тэмцсэн. За чи өөрөө мэдээ юм. Ээж нь бол одоо чамд ингэж тийм мэрэгжил сонго, ийм мэрэгжил сонгохгүй. Чи өөрөө шийдээд өөрөө сонгоод. Гол нь чи өөрийнхөө тэр сонгосон юмдаа л эзэн болж чадчихвэл тэ? Тэр л одоо чиний өөрийн чинь хүсэл мөрөөдөл чинь л чамайг тэр бодож байгаа санаж байгаа тэр амжилтанд чинь хүргэнэ гэж хэлжсэн. Тэрэнд бас сууж тэмцэл ойлжлсэн ээж байгаа бодоод. Ээжээ бодсон чинь ойлоо. Нөгөө ээжтэйг өссөн болохоор ээжтэйг дүүтэйг чи гуруулахны өссөн. Тэгээд айлын том хүүхдэд чинь амар их хариуцлага явуулсан учраас тэгээд ээжийнхээ одоо хэлсэн чиглүүлсэн бүх юмд одоо маш их баярлж авдаг. Тэ одоо бахархан. Тэгээд ээжтэй өшөөл илүү олон гой дур харуулахыг хичээдэг. Өнөө битээр оюутны нэг анги. Гэхдээ нөгөө нэг сууст орохоос өмнө танилцчихсан битээ. Наран туулзах дээр өнөө чинь тэрэг төрдөг, би өндөг зардаг гэсэн юм. Тэгээд тэнд танилцчихсан. Тэгээд сууст дээр таарад өө чи жүжигчний сонгосон юм. Тийштэй мистэй. Тэгээд тэр цагаас хойш байнгын л хамт. Тэгээд одоо битэрийн хийж байгаа одоо ер нь бол ингээд өөрсдөө хөгжүүлэх зорилготой явж байгаа. Гэхдээ утгагүй бас өөрсдийн гэсэн юмудаа хийгээд эхлэх төлөвлөгөөтэй. Тэгээд юмыг бас нэг хам гарч болохгүй. Өөрсдөө сайн ярилцж хагаад тэгээд хийх юмудаа хийндэ. Сурн жалаатсан өнгөн цэцгэл суургаа юу. За тэгээд анхаа битэр яа гоё байгалийн сайханд хүний сайнтай гэдэг шиг сайхан аялаад явж байна. Голын чимээ, галын чимээ хоёр л үнэхээр янзаг байна. Энэ голын чимээ, галын чимээ хоёр чи битэр шиг хослох юм аа. Энэ бол яг нөгөө нэг
найруулагч одоо ямар дүр өгөн те тэр дүр дээр нь юу н үзээд алхахыг л хүсдэг. Болохгүй юм аахгүй. Өөрийнхөө хэмжээнд чадлаараа хичээж ажиллах хэрэгтэй. Хүний итгэлийг алдахгүй. Бас намайг сонгож ийн гэдэг чинь тодорхой хэмжээнд намайг үнэлж ийн. Тэр үнэлэмжийг бас хүний итгэлийг алдаж болохгүй. Хичээж ажиллахыг л хүсэж байна. Хүн одоо нэг анх тавьсан зорилгодоо бас тийм юу байх хэрэгтэй. Тууштай байх хэрэгтэй. Яг тэр анхны одоо дөнгөж одоо ингээд жүжигчин болоод мэдрэмж авч байгаа тэр мэдрэмжээ алдаж болохгүй. Тэр туйлын зорилго руугаа тэр туйлын зорилгоо л мартаж болохгүй л гэж бодож байна. Ер нь бол хувь хүнийхээ хувьд. Тэгээ тэнд миний очих зэг байгаа. Би тэр үртэл надад юу ч тохиолдож болно. Гэхдээ битгий багш. Гэхдээ нууч дотроо тий.